Энэ илэрхийлэхээ өмнө түрүүн нэг асуулт гарсан. Тэрийг би ангилогийн инженерийнхаа өмнөөс хариулъя гэж бодлоо. Нөгөө уушгийн яртын даралтай би юм асуусан шүү дээ. Судасны эсэргүүцэл тэргээд. Тэгэхээр тэр бол яалтчгүй инвестив аргаар үзэхээс гарах байхгүй. Уушгийн яртын даралтыг бол яг уг нь тодорхойлохоор бол уушгийн яртын даралтын дундаж даралт гэж өгсөн байдаг. Тэгэхээр бидний эхөөр хэмждэг даралт бол дундаж даралт биш. Бидний хэмждэг эхөөр хэмждэг даралтууд дандаа шийдлийн даралт шүү дээ. Тэгэхээр бол бидний инвестив аргаар үзэх нь бол бид феморал венер одоо катетер оруулаад тэнгуүтэй инвестив даралт үздэг юугаар катетер одоо бидний бол мультипурпоз катетер оруулаад баруун тосгоор баруун уушгийн катетер оруулаад даралтаа хэмжиждэг. За уушгийн артерийн тэр судасны эсэргүүцлийг бол яаж хэмжих вэ гэхээр бид нэр Swan-Ganz гэдэг тусгай катетер явуулдаг. Тэрүүгээр уушгийн артерийн wedge pressure гэдэг юм хэмжиж байгаа тусгай томьёо байна. Тэр томьёо нь одоо юу вэ? Нэг 80 үржих нь юуны уушгийн артерийн дундаж даралтаас хасах wedge pressure тэгээд cardiac output гэсэн нэг томьёо байна. Тэрүүгээр хэмжиждэг. Энэгээр бол бас одоо уушгийн артерийн даралт хэрэг байна гэж шалгадаг. Юу нь бол 3 үүд нэгжээс дэш байх байна гэж үздэг юм байна шүү. За ингээд би бол энэ зөвлөмжүүдийг нэг харьцуулна гэхээсээ илүү энэ зөвлөмжүүдэд юу гарваа, ямар шинэ юм ярваа гэдгийг хэлцүүлэх. За Америкийн зөвлөмж бол энэ өнгөрсөн оны 11 сард гарсан. Сая Европын хот өнгөрсөн сая энэ одоо 8 сарын гэсэн тийм танилцуулагдсан. Одоо би хугацаа бага болохоос маш хурдан юм. За өмнө бол ерөнхийдөө бол даралт их бага байх нь ямар одоо ялгаа байна вэ? Одоо 140 юм уу 120 байх нь одоо хэрэг хач холбогдолтой юм гэдэг дээр бол их олон судалгаанд хийгдсэн байдаг. Одоо HOT гэж байгаа value accord HOP 3 гэдэг энэ судалгаанууд бол өмнө одоо хийгдсэн маш том хэмжээний судалгаанууд. Эдгээр дээр бол эдний үр дүнгээс харахад бол даралтыг 120 морилоо оруулах нь бол нэг онцгой ач холбогдол байна гэсэн юм тиймэрхүү үр дүнгууд гарч ирсэн. Тийм учраас даралтын одоо нөгөө хязгаарыг бол дандаа 140 гээд авч ирсэн. За тэгсэн чинь одоо энэ Америкийн гайдлайны гол гарсан юмыг бол танилцуулах юм бол спринт гэдэг судалгааг бол яалтчгүй ярихаас өөр байхгүй. Ерөөсөө энэ Америкийн гайдлайн дээр энийг бид нар одоо монголчууд нөгөө өдөртөмжхээс зөвлөмж гэдэг байгаа. Аль нь зөв юм бэ? Би бол одоо зөвлөмж гэдэг заавар нэг өөр нэрийг нэлээд байгаа. Одоо яг аль нь бол тодорхой юм гэхгүй. Тэгэхээр энэ Америкийн гайдлайн бол ерөөсөө спринт гэдэг судалгааг маш том одоо суурь болгож авч үзсэн. Энэ бол одоо 9000 гаруй хүн дээр хийгдсэн. Ер нь бол анх эхлэхдээ бол 5 жилийн төлөвлөгөөтэй даралт ер нь их 140-оос доош байх 120-оос доош байхаа ер нь ямар ялгаа байгаа юм бэ гэдгийг судалсан. Энэ одоо санамсрын төвийн аргаар хийсэн том судалгаа. Энэ бол хугацаанаас өмнө зогссон. Яг л 3 жил судлах илэрхий үр дүн гарсан учраас. Тэгэхээр энэ үр дүн нь бол ерөөсөө нөгөө зүрх судасны гаралтай одоо нас баралт одоо шигдээс болох эрсдэл энэ бүх юм нь бол ерөнхийдөө 25% буураад нас баралт 27% буурсан. Тэгэхээр энэ судалгаа бол ерөнхийдөө одоо маш их тийм одоо нөлөө үзүүлээд тэгээ энэ судалгааны үр дүндээ бол одоо Америкийн гайдлайн бол одоо маш том өөрчлөлтүүд хийсэн. За би Америкийн гайдлайныг ерөнхийд нь маш одоо цаг хугацаа байгаа болохоор маш энгийнээр нэг 10 хүн юм шинэлэг юм боллоо гэж одоо би хөвдөө үзээд ингээд тодорхойлсон байна. За нэгдүгээр нь бол артерийн гипотензийн шинэ ангилал гэсэн. Одоо бидний хуучин нөгөө хязгаарч нь 140-90 байсныг 130-80 болгосон. За нэг томьёоны хувьд бас өөрчлөлтүүд орсон. Өмнө нь одоо pre-hypertension гэдэг байсан бол одоо энэ чинь elevated blood pressure гэх ихсэн даралт энэ гэдэг нэг томьёоны хувьд жижиг өөрчлөлтүүд зөндөө гарсан. За ингэж энэ бол гайдлайн гэж гарч ирж одоо юу гэдгийг хязгаар тогтооход бол маш олон юм хардаг. Энэ бол зүгээр баахан судалгаа хийчихэл ийм сайн юм байна гэдгээрээ шууд гаргачдаггүй. Энд чинь бас давхар эдийн засгийн тооцоо бүх юм байна. Одоо жишээл 140-90 байсан даралтыг 140-90 байсан даралтыг 130-80 болгочихсон. Америкийн одоо нийт насан туршийн хүмүүсийн даралт гэсэн хүмүүсийн тоо бүр айхтар нэмэгдээ явчихсан. Бараг 30% байсан ч одоо 50% даралт гэсэн бол явчихж байгаа. Тэгэхээр энэ бол эдийн засгт эргээд бас маш том одоо дарамт төвчрүүлж байна гэдэг юм. Энэ талаас нь ингээд гайдлайны гарна гэдэг нь зүгээр нэг ганц судалгааны ажил харж байгаа гэдэг хэлждэг юм байна биш байдаг. Маш олон талын судалгаа хамт явуулдаг. За тэгэхээр эхнээс юу ерөөсөө энэ шинэ ангилал гэсэн. За Америкч угаасаа нэг 3 дугаар үе гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө хэвийн тэгээд elevated blood pressure тэгээд stage 1 2 гэдэг ингээд юм байна. За хоёр дахь хамгийн том зөвлөсөн юм нь юу вэ гэхээр
даралтыг зөв хэмжээч. Тэгээд ер нь дунджаар нь авч үнэхээр илүү ихээр одоо анхаарсан. Өмнө нь зүгээр ганц офсын даралт гэдэг байсан ер нь их гол ярьдаг юм тийм. Одоо бол тэр офсын даралтыг чи хэд хэдэн удаа хэмжээ. Тэгээд дунджаар нь авъя. Таны даралт хэмжиж байгаа арга чинь өөрөө зөв үү гэдэг маш их хэсэг гэсэн. За тэгэхээр даралтыг одоо яаж хэмжих юм бэ? Үнээ яаж суулгах юм? Үнээ яаж бэлтгэх юм? Таны даралт үзэж байгаа аппарат чинь манжаатанд таарж байгаа мó үгүй мó гэж маш олон юмнуудыг бол одоо авч үзсэн. Яг би маш энгийнээр хурангуулаад магадгүй цээжлэхэд амархан байж магадгүй гэдэг 7 AS гэдэг ингээд тавьчихсан байгаа. Ингээд харахад бол дараа нь санахад бол илүү хялбар байж магадгүй. За тэгэхээр мэдээж тайван сууж үнээ бэлтэн. За хэмжилт хийхээс өмнө орчин үеийн доктор тамхи татсан байж болохгүй, кофе уусан байж болохгүй гэдэг юм байна. За зөв байх ёстой. Хоёр үлэн одоо газар тэгшгэн бариад суулгаад те гараа одоо зөв тулж байрлуул. За манжаат чинь тохирсон юм уу? Энд дээр бол 4 төрлийн юм стандарт бас гарч ирсэн байгаа. Таны одоо биеийн жин бохны одоо хэрэг өргөн урт байна гэдгээс хамаарат манжаатуудыг бас стандарт болгосон. За тэгээд энэ айж ухаан суулгыг гэсэн даралт хэмжиж байгаа орчин чинь өөрөө ямар байх юм гэдэг бас бүгднийг ингээд нарийн тайлбарлаад өгсөн байна. Тэгээд ер нь бол 1-2 минутын зайтай гараж 3 удаа үзнэ гэдэг стандарт байгаа. За 3 дахь том өөрчлөлтүүд ерөөсөн офсын даралтаас гадна амбулаторийн даралт тэгээд гэрт хянсан даралтыг бол илүүтэйгээр авч үзэж эхэлсэн. Өмнө нь ерөөсөө ганц офсын даралт гэж ярьдаг байсан бол одоо бол амбулаторийн blood pressure, home blood pressure гэдэг юм бол аюул ярьж байгаа. Энэ хоёр бол ерөнхийдөө яагаад энэ нэг илүүтэй ярьсан гэхээр бол ерөөсөө хоёрын шалтгаан. Нэгдүгээр цагаан халаадны даралт гэдэг юмыг үгүйсэх зорилготой. Одоо хүмүүс ихэнх нь дараалалд ороод ирэхэд даралт нь өндөр хэмжээтэй гэдэг тийм. Тэгэхээр гэрт нь хэмжинэ гэдэг бол амбулаторийн хэмжинэ гэдэг бол тэрийг үгүйсэх. Хоёрдугаар нь бол mask hypertension гэж далдлагдсан даралт. За энэ нь бол магадгүй үзэхэд гайгүй байсан байж магадгүй. Гэтэл одоо юу гэдэг юм гэртээ хайхаар магадгүй нөгөө шөнийн даралт маралт гэдэг юм чинь зөндөө олон юм гараад ирж байгаа. За энэ зөвлөмж бол 2011 оны NICE guideline дээр бол байдаг. Тэр ер нь яг одоогийн төвшөнд бол дэлхийн одоо даралт эксистент тал дээр бол хамгийн нэр одоо ингэ нөлөө бүхий guideline бол ер нь бол 4 том guideline байгаа. Нэгдүгээр бол Америк, тэгээд Европын, тэгээд энэ Англи, British. Английн NICE guideline бол маш мундаг guideline болсон байдаг 11 онд. Одоо дараа жил шинжлэгдэж гарах ёстой. Энэ Английн эрдэмтэд бол одоо саяны Европын guideline-ыг бол бас хараа шүүмжлээд байгаа. Одоо энэ аргал манай NICE-ийг одоо ингэ гаргаж идэг эдгэрийн юм одоо батчээ ийм хожууд татдаг болдог ч гэдэг юм шүүмжлэлтэй байгаа. За дараагийнх нь бол Канада гэдэг. Канада бол даралтыг бол маш сайн хянаж байгаа. Бас бүрдүүн маш мундаг одоо даралтын илрүүлэг хяналтын төр дээр бол аягүй мундаг явж байгаа. Тэгэхээр бол сүүлийн үед Канадын guideline бол маш нэр хүндтэй болж байгаа. За тэгээд бол клиникийн даралтыг 130-80-аас доош, гэрт хянсан даралтыг бас 130-80-аас доош, 24 цагийн даралтыг бол 125-75-аас доош, шөнийн даралтыг 110-60-аас одоо дээш гисэх юм бол даралт гисдэг гэж үздэг нь шүү дээ. Өдрийн амбулаторийн даралтыг 130-80-аас дээш байх бол даралт гисэж гэж үздэг нэ. За дөрөв дэх гол одоо энэ гайдлайнд хэлж байгаа юм бол хоёр дахь даралт гисдгийг анхаараач яаж илүү их анхаараач. Яг тэгэхээр хоёр дахь даралт гисд хэдийгээр одоо нөгөө эслэх хувь нь бага боловч ер нь 5-аас 10% гэж янз бүрийн тоо гардаг шүү дээ. Нийт даралт гисдийг 5-10% гэж үздэг. Хэдийгээр бага боловч энэ нь өөрөө одоо маш их хор нөлөөтэй. Тэгээд цаашдаа хүндрэлийг өгдөг. Тэрнээс нь болж эдийн засаг үүдийн арга их бас маш том хэмжээнд дарамтууд үүсгэж байна гэдэг утгаар хоёр дахь даралтыг анхаарч үзээч. За энэ бол 30-аас доош насны хүмүүс даралт нэгсээд эсвэл одоо их буух дургуй даралттай эсвэл гинт одоо огцон хийсэж байгаа даралт эсвэл хэвийн хямжсэн даралт ер нь хяналтгүй болоод буухаа байгаад ирэх ч юм уу. Эсвэл даралт гисдийн кризүүд байна. За настай хүмүүсийн доод даралтыг бас бодооч гэсэн байна. Байнгын одоо гипокалеми байх юм бол одоо бидний нөгөө primary hyperaldosteronism ч юм тийм хүмүүстийг бас бодох хэрэгтэй. За тэгээд даралт гисдийн хэр хэмжээ байрхны гинт хоёр ер нь хоорондоо хацдахгүй байж бас болдог. Даралт нь гайгүй яваад байдаг. Яалтаа байрхны гинт гараад байдаг. Бид нэр тэр даралтыг юу болоод байгаа юм хэдий тэгсэл байгаа юм сайн мэдэхгүй гэж бодож шүү дээ. Тэгэхээр энэ үед бол заавал хоёр дахь даралт гэдэг юм одоо бодож байгаа ч гэдэг юм биш. Нэлээд сайн анхаарсан. За тав дахь юм бол ерөөсөн эмийн бус эмчилгээ бол одоо бүх шатнд их чухал гэж. За дамаа нэгдүгээр шатнд бол одоо даралт гисдийн нэгдүгээр үе дээр бол энэ бол суур эмчилгээ шүү гэдэг юм бол одоо бүх гайдлайнууд хэлж байгаа. За хоёрдугаар үе дээр бол энэ бол синергистик нөлөөтэй нөгөө даралтыг буруулах юмнуудыг чинь
одоо хавсарч илүү үр дүнх ийм юмнууд байгаамаа. За тэгээд юу 2-10 м бөмбөсний багнаар ер нь дундчаар буулгаж байна гэдэг. Тэгээд урт удаан хугацааных нь одоо үр дүнгээр баталсан байгаа. Энэ дээр бол одоо хамгийн их батлагдсан юм бол жим байгаа. За зөв хооллолт одоо дасгал хөдөлгөөн, давс, кайлер баялаг хүмүүс архины зэвсэгтэй хэлээ. Энэ хэдийг бол эдгээр бол энэ урт удаан хугацааны хамбарчтал даралтан бол нэлээд сайн нөлөөлөх юм байна гэдэг нь хэлээд өгсөн. Давсны дээр бол Америкт бас их бүр их тодтогч ярьж байгаа. Одоо бол өдрийн энэ норм чинь 1.5-аас бага байх юм байна шүү дээ. Тэгээд тэр нь бас ямар эрсдэл байна гэдгээс хамаараа бас тэдэнд нь тодорхой хэмжээний юм хязгаар заагаад өгсөн байна. Энэ бол 1.5 1500 граммаас доош байлгая гэдэг юм хэлж байна. За 6 дахь нь бол зүрх судасны эрсдлийг үнэлэх нь юм шийдвэр гаргахад их нөлөөлж байна. Тэгэхээр зүрх судасны эрсдэл энийг бол ерөөсөө нэг 10 жилийн эрсдэл гэдгээр нь одоо бид нэр одоо ярьдаг шүү дээ. Өндөр эрсдэлтэй настай хүмүүс нь одоо нэг бага эрсдэлтэй залуу хүмүүстэй харьцуулахад зүрх судасны шалтгаан бас маар одоо их байна. Гэхдээ энийг бид нэр одоо зүрх судасны эрсдлийн үндэснээр хамгаалах боломж байна гэдэг бас баталсан юм судалгаанууд байгаа. Тэгэхээр энэ бол одоо яг эмнэлзийн шийдвэр гаргахад их ач холбогдолтой маа гэсэн юм байна. За ер нь 10 жилийн одоо нэг судасны хатуурлын шалтгаан зүрх судасны хүчний эрсдэл нь 10%-аас дээш байх юм бол эмийн эмчилгээ эхэлнэ гэдэг. Энэ бол нэгдүгээр шатндаа байсан ч тэр elevated blood pressure байсан байхад ч гэсэн ер нь эхлэх юм шүү гэдэг юм бол зөвлөж байгаа. За гол дутагдaltaй тал нь юу гэхээр өндөр настай хүмүүс болон Аз хүмүүст эрсдлийг одоо энэ Америкийн одоо үнэлэмж бол хэд үнэлж байна гэж шүүмжил зөвлөдөд байгаа. Энэ дээр бол Азиадын манай бас том эрдэмтдийн хэлсэн судалгаанууд бас байна. За ер нь бол энэ Joint British Society-ийн 3 гэсэн юм эрсдлийн оноо байдаг. Энэ болон нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон даралт систем нэгнээс гаргасан нөгөө modified risk factor гэсэн ийм хоёр эрсдлийн оноо бол Аз хүмүүст илүү тохиромжтой байж магадгүй шүү гэдэг зөвлөмжийг бас өгдөг. Би бол хөдөө бол Joint British Society-ийн тэр үнэлэмж бол бас илүү тохирох байж магадгүй гэж бодож байгаа. За долоодох нь бол зорилттой даралт бол илүү одоо чангасан. Бид нар бол даралт гэдэг нэг он шиг тавьчихж байгаа. За эмийн эмчилгээ эхэлжлээ. Тэгвэл одоо энэ даралтыг хэд болгож буулгах юм бэ гэдэг. Энийг бол яг даралтынхаа нормтой бол ихэнх нь бол одоо сая Европын хэмжээр бол бүр доош болгоцсон шүү дээ. Европын чинь бол яг ясан дээр бол цаад даралт экстийн хязгаараа 140 гээд байгаа боловч цаад нөгөө одоо цаадлын утгаар нь хэлж байгаа нь одоо зорилт даралт гэдэг чинь 130 явагдсан шүү дээ. Тэгэхээр бол ерөнхийдөө бол даралт бага бахны л одоо сайн гэсэн утгатай юм ярьж байгаа. За тэгэхээр энэ бол энэ мета анализ маш олон тийм системчсэн судалгаануудаас харахад бол харуулт зүрхний шиглээс бусдад одоо зүрхний эндийн одоо ивентүүдээс бол одоо даралтыг илүү сайн буулгах нь бага байх нь одоо эднээс илүү одоо хамгаалж байна гэсэн судалгаанууд байна. Энэ систем даралтыг 120-оос доош байлгах нь илүү ач холбогдолтой гэж үзэж байна Америкт. За 8 нь бол бета блокерууд эхний сонголтод бас орохгүй байна. Одоо бол мэдээж Америкийн гайдлайн чинь бол thiazidine diuretic, calcium channel blocker тэгээд ангидензин урагш ферментийн хориглогчид, ангидензин рецептор хориглогчтой, пресартан, дипин, thiazidine diuretic энэ дөрвийг л эхнийг нь сонгож байгаа тийм. За эдгээр яагаад ингэж байгаад байгаа гэхээр юу плацебо групптэй харьцуулсан зүрх судасны эрсдлийг бууруулж байгаа нь дандаа баталагдсан байна. За бас нэг сонирхолтой нэг хар хүмүүстэй пресартанууд чүлжлэхгүй гэдэг нь бас хэвээр юм. Тэгэхээр даралттай ч бай, зүрхний зүтгэлтэй ч бай энэ бол пресартанууд хар хэстэй хүмүүстэй хэрэггүй тэгэхээр Монголч гэсэн хэлж байгаа. За яагаад бета блокерууд ер нь бол энэ даралтны нэгдүгээр игний юмд орохгүй байна гэхээр ер нь бол одоо нэг арт дотор төвийн даралтад сөргөнөлөө үзүүлж байна. Харуултаас сэргийлсэн баталгаа хангалтгүй байна гэж үздэг. Тийм учраас ер нь бол энэ бета блокеруудыг бол эхний игний сонголтод бол оруулахгүй байна. За 9 дахь нь бол хлофалидон энэ бол thiazidine diuretic тийм. Энэ бол одоо ер нь бол diuretic дотор даралт нь бол хамгийн ихний сонголт байх юм аа гэдэг Америкууд нэлээд тооцож өгч байгаа. Энд бол хамгийн гол нь орсон судалгаа бол энэ all health гэдэг судалгаа байгаа. Энэгээр бол одоо энэ хлофалидон бол кальцийн сүнгийн хориглогч дипинууд болон брилүүдээс илүүтэйгээр зүрхний дутагдлаас сэргийлж байна гэж. Зүрхний дутагдлыг орсон хүмүүстэй биш шүү. Зүгээр даралт гэсэн хүмүүсийг зүрхний дутагдлыг болохоос сэргийлж байгаа гэдэг утгаараа эхний сонголт. За мөн брилийн үлгүүдээс одоо харуултаас илүү
сэргийлж даралт буулгах чадвараараа холоор тавьдаг юм бас баг периодээс илүү байна гэсэн юм судалгаанууд гарсан. Тийм учраас бол одоо тяалтын диуретикүүд бид нар бол яг үүндээ даралтын дээр бол тяалтын диуретикүүдийг маш муу хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энийг бол бид нар маш төлөвлөгөө хийх хэрэгтэй. Энэ бол бидний хэрэгс зөөжтэй мөчлөө гэдэг хайгаад байдаг. Тяалтын диуретикүүд чинь бидний хэлбэлээ low selling diuretic гэдэг шүү дээ. Хааз багтаа диуретик. Тэр бол тяалтын диуретикүүдийн онцлог юу гэдэг вэ гэхээр бид нар даралтыг буулгахын тяалтын тунг нэмээд байхад тэр даралт буулгах нөлөөнд дагаж нэмэгддэггүй. Тэгэхээр бид нэр бага таастай диуретик гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тяалтын диуретикүүд бол дандаа бага хугаараа хангалттай буулгадаг гэсэн үг шүү дээ. Энэ бол тэр одоо та нар анзаарч байгаа бол одоо бидний хавсарсан юмуд бол юу дандаа бага тунтай байгаа шүү дээ. Дандаа 12.5 25-тай тунтай юу баг байхгүй шүү дээ. Тэгвэл тяалтын диуретик за 25 сандаар 50 хангалттай гэсэн 100 муу 25-100-ийн хооронд даралт буулгах нөлөө байхгүй гэсэн. За 10 дахь нь бол юу дан нэмээс хавсарсан нийлбэл юм илүү гэдэг юм бол Америкт ирсэн. За энэ бол тодорхой тийм ээ. За Европын зөвлөмжийг 6 хэм бараа бид ялцуулж хэлэхгүй. За артерийн гипертензийн тодорхойлт англи хоёр дээр шинжлэгдсэн юм байна. За энэ нь бол хязгаараа бол 140 гэж тогтоосон боловч яг даралт гэдэг юм одоо нэг тодорхойлтын дээр юу вэ гэхээр өмнө нь зөвхөн 24 цагийн даралт байсан бол одоо бол офисын даралт байсан бол одоо бол 24 цагийн дундаж даралт байна. Өдрийн даралт байна, шөнийн даралт байна. Тэгээд гэрт байгаа хянсан даралтуудын бүгдийн даралт хэсгийн бүр тодорхойлолтод оруулаад ирсэн. Энэ дээр нэг өөрчлөлт болсон. За хоёр дахь нь ерөнхийдөө нөгөө юунууд нэг юм чи. Даралт хэсгийн англи дээр бол ерөнхийдөө их онцгийн өөрчлөлт бол гараагүй. Энийг бол бүгдээр үлдэж байгаа. Юуных Европ ч юм уу 3 дугаар англи хэвээр явж байгаа шүү дээ. За хоёрт нь энэ эрсдлийн оноог score гэдэг эрсдлийн оноогоор бага дунд өндөр хэд өндөр гэдэг юм ангилсан. За энэ ангил дээр бол бас шин юмнууд гарч ирсэн нь юу вэ гэхээр хэд өндөр эрсдэлтэй гэдэг дотор чихрийн шижинтэй, байр хэтэг эмнэлтэй, хүнд зүргийн бөөрийн анхаг өвчтэй хүмүүсийг хамруулаад өгсөн. Ийм л хүмүүс байх юм бол энэ шууд хэд өндөр эрсдэлтэй гэдгээр аваад авчихсан. Оноо бараг бодох шаардлага байна. За дээр шинээр нэмэгдсэн юм юу гэхээр шээсний хүчил 50 байгаа үеийн зүрхний цохилт. Тэгээд эрт цэвэршиж байгаа хүмүүс сэтгэл төвшил болон нийгмийн эдийн засгийн нөлөө эдрийг бол энэ даралтны эрсдэл хүчин зүйлүүдэд оруулж гисэн. Өмнө нь бол одоо зүрхний цохилт мөгөлд шээсний хүчний талаар байгаа юм шүү дээ. Энийг бол шинээр оруулж гисэн. За энийг бол танаа харчихсан үстэй. За энэ эмчилгээ хизээ эхлэх юм бэ гэдэгтээ бас шинэ юмнууд гарч ирсэн. Энэ дээр бол ерөнхийдөө бол одоо нөгөө даралт хэсгийн high normal буюу одоо ихсэж байгаа даралтан дээр бид нар бол өмнө нь бол ерөөсөө амьдралын хэм маягаар засяа им хэрэглэхгүй гэдэг байсан. Тэгвэл одоо энэ дээр бол ер нь бол өндөр эрсдэлтэй хүмүүстэй бол шууд эми эмчилгээг эхлэе гэж байна. Ялангуяа битэн судасны эмгэгтэй хүмүүс бол эмийг шууд эхлэе гэж байна. Энэ дээр high normal гэдэг чинь зүгээр 130-аас 139 85-аас 89 шүү дээ. Тэгэхээр энэ дээр шууд эми эмчилгээг бол одоо эхлэх юм аа, эхэлж болох юм аа гэдэг юм зөвлөж хэлсэн. За дараа нэгдүгээр үе шатн дээр бол ерөнхийдөө өмнө нь бол хямжаагаад нөгөө эрсдэл хүчин зүйлүүдээ засах гэж үзээд болохгүй бол хэрэглэе гэдэг байсан шүү дээ. Одоо бол энэ дээр бол шууд бага эрсдэлтэй ч вэ, дунд эрсдэлтэй ч вэ ер нь бол байр хэтний гэмтэл гарчихсан. Ингээд 3-6 сар ер нь бол эрсдэл хүчин зүйлүүдийг буулгах гэж үзээд болохгүй шууд эми эмчилгээ хийя гэж. Шууд хийя гэж. Одоо бол бодохгүй шийдэж байгаа шууд. За тэгээ хойшоо бол ерөнхийдөө тодорхой гэдэг юм шиг. За дөрөвт нь зорилт даралт. Энэ бол 140 гэж байгаа боловч цаагаараа бид нар бол одоо нөгөө 130 80 руу орсон гэдэг юм бид хэлсэн. За эми эмчилгээг хавсарсан нийгмийн хэлбэрээр хэрэглэх зөвлөж байна. За энэ дээр бол бидний нэг Европын гайдлайнаас бас нэг ялгаатай юм бета блокерууд. Бета блокеруудыг бол ер нь бол аль шатнд хэрэглэж болно. Аль ч үед хэрэглэж болно. Тэгэхээр нэгдүгээр шатнд бидний эхний сонголт байж болох юм. Яг л одоо жишээлбэл энийг бол одоо шаардлагатай хүмүүс гэж байгаа байхгүй. Жишээ нь зүрхний дутагдaltaй, яг цэжний бахын өвдөлттэй, эсвэл atrial fibrillationтэй, эсвэл одоо залуу хүн жигсэн болохгүй байж байгаа бол бид пресс автономик гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс бол бета блокерууд бол байж болно гэдэг нь бол зөвлөж байгаа. За ер нь бол хамгийн гол ярьж байгаа юм бол нэг юм дотор одоо нөгөө нийгмийн хүмүүдийг илүү өдөртгөө хэрэглэе гэдэг юм бол ярьсан.
Одоо бид нар бол нийгмийн имижийг хэрэглээд бас нэлээд онцлоо шүү дээ. Тэгэхээр эдгээр нь бол одоо өвчтөн одоо энэ имижлэгийг багах талдаа ш тэр ерөнхийдөө үр дүн талдаа ш тэр хамаагүй үр дүнтэй гэсэн юм байна. За тэгээд 6-т хамгийн сүүлийнх нь бол нөгөө багажийн имижлэгийг одоо бол Европ зөвлөхгүй гэсэн. Өмнө бид нар шинэ тасвартай даалгавартай чи бүрний артерийн төлийн үлийгээ бараг тэр нэг янз бүрийн юмуд хийгээд багажийн имижлэгийг ярьдагсэн шүү дээ. Одоо бол тэднийг бол нотлогоо бол хандлагагүй байна. Зөвхөн одоо юу судалгааны зорилгоор хийх бол болно. Тэрнээс бусдын юугаар хийх зөвлөхгүй гэдэг үг хэлсэн. За ингээд энэ дүгнэлтээр явах юм боллоо баярлалаа.